За үндсэн хуулийн их судлалын хуралдаа яг одоо эхлэх гэж байна. За өнөөдрийн хуралдаанаар улсын хурлын тухай хуулийн 6-гийн 9-ийн 1 дэх зүйл заалтсан үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэх маргааныг шийдвэрлэх юм аа. Өөрөөр хэлбэл тухайн гишүүн гэмтэгт холболоо гэхэд гэмтэгт холбогдсон байна уугүй юу гэдгийг тогтоохын тулд эргэн хэрэг шийдвэрлэх тухай хууль заасан нөгөө дор хаяжил биетэн үзлэг хийх, гэр оронд нь үзлэг нийслэг хийх ажиллагаа зайлшгүй хийх шаардлага гарна. Гэтэл тухайн гишүүний үндсэлтийн нотлох баримт байсан ч гэсэн халдшгүй гэдэг утгаараа тэр хүнийг гэртэн үзлэг хийж болохгүй, биетэн орон байрах үзлэг хийж болохгүй, алдан саатуулж болохгүй, цагдаа хөрж болохгүй ямар ч тийм боломжгүй болгоож. Тэгэхээр энэ нөгөө хэргийг хэн шийдвэрлэхийн тулд энэ ажиллагаанууд чинь зайлшгүй шаардлагатай энэ ажиллагаанууд хийгдэх боломжгүй болчиход байгаа. Маргаан гаргагч талаас улсын хурал Монгол улсын их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 9-ийн 1 дэх залтыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан гэж болгочхоод халдшгүй байдлын хязгаарлалтыг тогтоочихлоо гэж тайлбарлаж байгаамаа. За гэтэл энэ нь их явц байна. За зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь барих гэсэн агуулга явж байна. За халдшгүй байдал байх ёстой. За ингэснээр хэн нэгэнд хуулиас дээгүүр давуу байдал олгож болохгүй гэж тайлбарлалаа. 6-гийн 9-ийг хүсэлгүй болоод өөрчлөөд ингээд 6-гийн 9-ийн 2, 3 гэдэг байдлаар оруулах нь бол зохиомжгүй. Тэр тусмаа бол энэ гэмт хэрэг үйлдсэн газар дээр гэдэг үгийг авч хийснээр бол энэ үндсэн хуулийн заасан зөрчлийг арилгаж байгаа үндсэн хуулийн зөрчлийн арилгаж байгаа зүйл гэж би өөртөө бол харахааргүй. Өөрөөр хэлбэл тухайн парламентын гишүүн саатуулж болно. Тийм ээ? Шалгагдаад. Тэгсэн ч гэсэн саатуулсан тэр байрнаасаа ирээд парламентын хуралдаан дээр коноподороо цаанд өгөөл эрхтэй юм а гэсэн ийм зүйл одоо судалгааны ажил хийж байгаа хүн чинь таарчаагүй гэдэг ийм асуулт. Тодорхой тооч. Яг таны сүүлийн хэлдэг агуулгаар бол тийм хүн бол яг би уншиж хараад болохоор тайлх гэж байна. За асуулт асууж хариулт авч дууслаа. Их судлалын хуралдаан мэтгэлцэх шатнд шилжих ёстой. Улсын их хурлын мэтгэлцсэн төлөөлөгч ирээгүй учраас энэ шатыг явуулах боломж бүрдээгүйг тэмдэглэж байна. За хуралдаан одоо зөвлөх тасгаанд шилжиж байна. За энэхүү их судлалын хуралдаанаас үндсэн хуулийн 6-гийн 9-ийн 1-т заасан нотлох баримттайгаар баригдсан гэх заалтыг хүчингү олгох шийдвэрийг гаргажээ. За өөрөөр хэлбэл үндсэн хуулийн цэцэн их судлалын хуралдаанаар улсын их хурлын гишүүдийн буруутай үйлдэлийг хаацаалсан заалтыг хүчингү олгож байгаамаа. За ингэснээр хүчингийн эрхт холбогдоод байгаа улсын хурлын хамгийн залуу гишүүн ган тулгыг эргүүлэн татах асуудал хөндөгдгөөр болж магадгүй нөхцөл байдал үүсэж байгаамаа. За гэхдээ ямар ч тач улсын хурлын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрийн эрхийг төдөлзүүлж болохгүй, халдшгүй байдалд нь халдаж болохгүй гэх хуулийн заалтын ард гэмт хэрэгээс нуугддаг, гэм бурууга хаацаалдаг байдлыг үндсэн хуулийн цэцээс инхүү хүчингү олголоо.